Сайн мэцхан үзэгчтэй тухтай харилцан нэвтрүүлгийн маань шинэхэн дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн нэвтрүүлгийн маань зочноор Alimax компани 3-4 хорооллын салбар хариуцсан зөвлөх, за ням сүрэн, за мөн зөвлөх бям дөрж маань хүрэлцэн ирсэн байна. За өдрийн мэнд төргий. Өдрийн мэнд төргий. Сайн байна уу? За тэгэхээр хэдүүлээс ярилцлагынхаа эхэнд Alimax компанийнхаа үйл ажиллагааны талаар эхлэе гэж бодож байна. Тэгээ. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За та бүхэнд компанийгаа танилцуулах шаардаа маш их баяртай байна. Манай компани бол одоо Монголд орж ирээд 3 жил гарны хугацаанд үйл ажиллагаа явуулж байна. Дэлхийн зах зээл дээр бол 8 жил гарын хугацаанд үйл ажиллагаа явуулчихсан 4 төрлийн үйлчлэгээтэй бүтээтгүн байгаа. За бүтээтгүн маань одоо манай монголчууд бол маш сайн мэдж байгаа. Өнгөөр нь маш сайн ялгадаг. Ягаа өнгөтэй юу, ногоон өнгөтэй юу, улбар шар өнгөтэй юу, улдаан хөр өнгөтэй юу гэж ялгаж байгаа. За тэгэхээр манай бүтээтгүн бол бусад бүтээтгүүнээ даваа талаараа юу вэ гэхээр хилэн дор байдаг хялсан сууц руу 2-оос 12 секундын дотор цус руу орж үйлчдэг үйлчлэгээрээ даваа талтай мөн хоол болохыг ходоодоор ерөөсөө дамжидггүй тэрүүгээрээ даваа талтай байгаа. За тэгээд жимсний охоос гаргаж авсан бүтээтгүн байгаа. За манай эрдэмтэн болохоор Дэвис Ингл гэдэг эрдэмтэн маань болохоор одоо 22 жилийн судалгааны үр дүндээр гаргаж ирсэн л дээ. Тэгэхээр энэ дөрвөн бүтээтгүүнийг дөрвөлийг нь хэрэглэхэд 2500 төрлийн өвчин илаашруулна гэж ярьж байгаа. 500 төрлийн өвчин илаашруулна гэж ярьж байгаа. За мөн зөвхөн одоо цус цэвэрлэгч дотор ихээр 12 төрлийн жимс орсон байгаа энэ. 12 төрлийн жимс орсон байгаа. За нооны жимс, анар жимс, барбарис, зуунаас гэж жимснүүд орсон байгаа. Тэгэхээр жимс маань өөрөө гэсэн тусын одоо үйлчлэгтэй байдаг шүү дээ. Тэгээ анар жимсийг бод манайхаа аягүй сайн мэднэ. Эмэгтэйчүүдийн гоо сайхан за тэг гормоныг тэнцвэржүүлнэ гэж ярьдаг. Тэгээ дааврыг тэнцвэржүүлнэ гэж ярьдаг. За мөн эртээчүүдийн тестостерогийн дааврыг ялруулна гэж ярьж байдаг. За анар жим юуг 100 настыг бол хүмүүс маш сайн мэддэг. Хотоодны шар хотоодны улдаад өрөвсөлд аягүй сайн байдаг гэж ярьдаг. За энэ 12 төрлийн жимсэн дотроос хамгийн одоо чухал найрлага нь эрсвестерол гэдэг жимс байгаа. Энэ жимс маань болохоор одоо эсийн төвшин залуужуулах үйлчлэгээтэй. Эс маань хөшрөхгүй гэсэн үг. За манай бүтээтгүн болохоор бас нэг гоё даваа тал нь юу гэхээр нөгөө эсийн төвшөнд үйлчлэг болохоор бидний эс маань хөшрөхгүй нэ. За тэгээд дээр нь бүтээтгүнийг хэрэглэж байгаад бид нар эрдэс минералын дутагдлалд орохгүй нэ. Одоо бид нар сүүлийн үед чи эрдэс минералын маш их дутагдлалд ороод байна л да. Одоо кальцийн дутагдлалд орж байна, селений дутагдлалд орж байна, магний дутагдлалд орж байна. Тэгээ кальцийн дутагдлалд орохоор ясны сэргэжилтэй болдог гэлээ. Селений дутагдлалд орохоор одоо үс суун чихэлтэй гэд ингээ байдаг шүү дээ. Тэгэхээр тэр бүх эрдэс минералыг манай бүтээтгүн дотор агуулчихсан юм л ялгаатай гэсэн үг тий. Амтны их гоё амттай тий. Эдгээр дөрвөн бүтээгдэхүүн дотор одоо энэхүү чирнэлийн яган бүтээгдэхүүн нь болохоор бусад 3 төрлийн бүтээгдэхүүнтэй хавцарч хэрэглэдэг гэж би сонсч байсан. Тий, ер нь суур манай виртуалчин болохоор суур цусыг цэвэрлэдэг байхгүй. Цусны бохирдлыг цэвэрлэдэг. Одоо бид нар цусны бохирдлоос олоод янз бүрийн өвчин нэрвдэдэг шүү дээ. Наацх нь бид нар тархины судасны нарийнстай болж, зүрхний судасны нарийнстай болж шүү дээ. Тэгвэл энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж байхад өдөрт 2 цагийн зайтаа 7 удаа хилэн дороо цацаж хэрэглэж байхад бидний тэр одоо судасны нөгөө бохирдлуудыг цэвэрлж өгөх үйлчлэгээтэй байгаа. За тэгээд дээр нь уушгийг цэвэрлэн, илгийг цэвэрлэн гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр би эргэтнүүдийг цэвэрлэх үйлчлэгээтэй гэсэн үг. За энэ дангаараа өөрөө 2000 гаруй төрлийн өвчнийг бас илаашруулах зорилттой байхгүй юу? За энийг бас хэрэгжилж байхад нөгөө эс маань өөрөө одоо бидний нөгөө хөшөрцөн эс гэж яриад байгаа. Эсвэл одоо өвчлөлтсөн эснүүд байгаа. Тэгээд тэрийг одоо нөгөө нэг эрүүл болгож өгдөг үйлчлэгээтэй гэсэн үг. За тэгээ бас энийг хэрэгжилж байхад залуу бүсгүүчүүд бүр залуу хүмүүс маш сайн хэрэглээд манай эрдэнэт хэлжээдэг. Яагаад гэвэл залуу хүмүүс маань нөгөө хеликобактертай нүрээр маш их юм гардаг, сэвхтэй болдог тийм ээ. Тэгэхээр энийг хэрэгжилж байхад маш гоё царай цустай болно гэсэн үг байхгүй. Тэгэхээр шинэ эс төржүүлэх үйлчлэгээтэй гэсэн үг. За дараагийн бүтээтгүн маань болохоор 500-ын цэвэрлэгээ. Хоол босох хитэн хотоодны үйл ажиллагаа, бүдүүн шулуун нарийн гэцэг маш сайн цэвэрлж өгдөг бүтээтгүн манай бүтээтгүн. За тэрнээсээ гадна бидний нөгөө хеликобактерыг дарангуулж байна. За тэгээд нурууны суултыг хэвэн болгож өгж байна. За тэгээд нойр булчирхаас ялгардаг инсулин гэдэг дааврыг ялгаруулж өгдөг л дээ. Одоо бид нар нөгөө нойр булчирхаа маань өөрөө ажиллахаа болоод ирэхээр бид нар одоо сүүлийн үед 21-р зуунд одоо чимээгүй тахал гэж яриад байгаа сахарын өвчнөр манай монголчууд бас нэлээд их ноёрхож байна шүү дээ тий. Тэрийг бас хэвэн болж өгж байгаа. За тэгээд нөгөө гидс цэвэрлэн гэхээр манайхаа ярьдаг нэг юм уудаг ч юм уу эсвэл одоо нэг цай уугаад гидсээ цэвэрлээд идэг. Тэр бол одоо бас нэг ясандаа зөв юм шиг мөртлөө буруу байгаа байхгүй. Яагаад гэвэл хүний бие организм нь өөрөө тэр нөгөө нэг гөрөлцөх хөдөлгөөн чинь бие бэжэж тэр нөгөө нэг одоо цэвэрлэгээ өөрөө явуулж явах хэрэгтэй байхгүй. За шулуун гидс гэж яриад байна, нарийн гидс гэж яриад байгаа. Тэр бүгдийг маш сайн цэвэрлж өгдөг үйлчлэгээтэй. 500-ын цэвэрлэгээ гэж бид нар ярьдаг. За мөлт витамин маань болохоор энэ бол
би бол энэ бүтээтгүүнийг мультивитаминыг бол эсийн хоол гэж ярьдаг. Бидэрт нөгөө дутагтаад байгаа тэр бүх төрлийн эсийг одоо хоолж өгдөг. Тийм үйлчлэгээтэй. За энэ дотор орчихсон найрлага одоо энэ 72 төрлийн эрдэс минерал агуулснаас гадна энэ хаваа мушкан замаг гэж бид нар яриад байгаа. За өнөөдөр хаваа мушкан замаг маань 21-р зууны талах гэж хэлж байна. Яагаад гэвэл бид нар хаваа мушкан замгийг 1 грамыг идэхэд 1 грамм шинэ ногоо эзэндээ тэлснэ гэж ярьж байна. Тэгвэл бид нар өнөөдөр энэ мультивитаминыг хэрэглэж хаад нөгөө бас шинэ ногоо идчихнэ шүү дээ тий. За дээр нь хаваа мушкан замаг маань болохоор хавдрыг дарангуулдаг тийм үйлчлэгээ. За дээр нь хлорфил орсон байгаа, ионы эрчүүд орчихсон байгаа. За энэ мультивитаминыг хэрэглэж байгаа төв мэдрэлийн систем, тархины цус хангамжуудыг сайжруулна, бүтгэн тал харуул саас харжилт гэж явцдаг. За манай мультивитаминыг бол одоо бол өвлийн цагт бол бүр зайлшгүй хүүхэд хөшүүн хэрэглэх заалттай. Яагаад гэвэл энэ маань өөрөө мультивитаминаа тархлаа гэх юусаа дэмжиж өгдөг байхгүй юу? Одоо өвөл болохоор бид нар тархлаа муудаад байна шүү дээ. Утаанаасаа одоо хордож байна. Тэгээд дээр нь болохоор нэг өвлийн цаг болчоод бид нар маш их тархлаа муудаад байгаа. Тэгвэл хүүхэд хөшүүн хэрэглэх юм заалттай. Урьдчилан зэрэглэж хэрэглэнэ гэсэн үг байхгүй юу? За хамгийн сүүлийн бүтээтгүн бол виталитигийн бүтээтгүн ба. Энэ бол 100% байгалийн энерги өгдөг бидэрт. Бид нар одоо өнөөдөр бас энерги маш их алдаж байна шүү дээ. Наацханд машин барь явж байхаар нөгөө түгжээгээл уурал уцаатаа болчихсон стресстэй дээдэг тий. Тэгэхээр хүн маш их стресстэй яваад байхад нөгөө хүний өнчин тархийг өвчилж эхэлдэг юм байна л да. Тэгвэл манай виталитиг хэрэглэж хахад өнчин тархийг маш сайн сайжруулна. Бас тэгээ бага ардсан сусан хамжуудыг сайжруулад өндөвчний үйл ажиллагаа сайжруулна. Хортой хоргоо авдраас урьдчилан сэргийлэх үйлчлэгээтэй гэсэн. Одоо бид нар цэвэршилт бас аюух залуучсан байна. Дөнгөж 30-та 30 гараад одоо цэвэршилт явагдчихад. Тэгвэл манай виталитиг хэрэглэж хахад тэр цэвэршилтийг одоо явагдсныг хэвийн болгож өгнө. Хэрвээ явагдчихад хам шинжин явагдаад маш их одоо хэцүү явагддаг шүү дээ хүмүүс. Тэрийг хэвийн болгож өгөх үйлчлэгээтэй. За тэгээд манай виталитиг хэрэглэж хахад бүх төрлийн одоо хавдрыг шимэгдүүлж байгаа. Дөнгөж үүсэж байгаа. 1 2 3 дугаар үеийн хавдруудыг шимэгдүүлж байна. За дээр нь одоо өндөвчний кастаг шимэгдүүлж байна тийм ээ. Дээр нь одоо манай виталитиг хэрэглэж хахад бүх одоо нөгөө төрлийн харшил гэж яриад байдаг юм бид нар. Харшил. За нөгөө алдаг мариагаа цайрдаг өвчин байна. За тэгээд дээр нь нөгөө бистроз гэж нэг өвчин байдаг шүү дээ. Тэрийг бас хангаж өгөх үйлчлэгээтэй. За энэ дөрвөн бүтээтгүүнээс энэ ганцхан энэ бүтээтгүүн дээр нэг хэрэглэж болдгоо дөрвөн залт байдгийг. Жирэмсэн хүн хэрэглэж болохгүй, хөхөл хүн хэрэглэж болохгүй. За 13-аас дээш насны хүүхдүүд хэрэглэн, насан турш хүүхдүүд хэрэглэн. За тэгээд нөгөө 180-аас дээш гаралтай хүн хэрэглэж болохгүй. За бас нөгөө татаж ундаг хүн байдаг шүү дээ. Тийм мэдрэлийн гаралтай тийм татаж ундаг хүн хэрэглэж болохгүй тийм заалттай. Яагаад гэвэл энэ маань өөрөө нөгөө нэг даавар гормоныг тэнцвэржүүлдэг антиоксидант үйлчлэгээтэй хүчтэй бүтээтгүн байхгүй юу? Тийм учраас ийм дөрвөн залтанд хэрэглэж болохгүй. Бусад 3 бүтээтгүнийг бол одоо яаж насны хүн бусад 3 бүтээтгүнийг бол бүх насны хүмүүс хэрэглэх боломжтой гэсэн. Одоо төрсөн хүүхд төрөлд хэрэгэлдэг. Яагаад гэвэл одоо сүүлийн үед бас нөгөө шартлалт аягих болсон байна л да. Хүүхдүүд маань тий шартлалт нь арилахгүй уцнаасаа болоод нөгөө хүүхдүүд маань булчингийн сулралтай болж जैन, саачлалтай болж जैन, ярьж чадахгүй болж जैन, булчингийн чангаралтай болчихсон байна шүү дээ. Тэгэхээр тэр шартлалт нь нэлээд удаа явж байгаа хүмүүс бас манай бүтээтгүнийг бага насны хүүхдүүд бага туслаар хэрэгэлдэг. Тий тусаач хэрэгэлдэг гэсэн. Насанд хүрчихсэн хүмүүс 2 настай 1 настай хүүхдүүд бол өдөрт 1 удаа цацаж хэрэглэнэ. Насанд хүрсэн яг бид нар шиг хүмүүс бол өдөрт 2 цагийн зайтай 7 удаа цацаж хэрэглэдэг. Тийм л үйлчлэгтэй гэсэн үг тий. Сая таны яран дээр сонсож байхад хавдрыг бас одоо 2 дугаар үе 3 дугаар үеийн хавдруудыг шимэгдүүлж байна гэж ярьж шүү дээ. Тодруулах юм бол ямар үр дүн гарсан талаараас бямдарж ярих байх гэж бодож байна. За манай нөндөө зах дээр бол бас нэлээх мундаг үр дүн гарсан. Монголд бол 3 жил гарны хугацаанд үр дүн бол маш сайн гарсан байгаа тий. Амны тухайд бол энэ Алимакс компанийн бүтээгдэхүүнийг 4 дахь сард хэрэглэж яваа. Өөрөө хэрэглэж байгаа юм тийм ээ. Хэрэглэж. За. Ингээ үр дээр гарсан үр дүнгийнхээ юм дээрээс үе компанид орж ажиллаж яваа. Амны зүрхний хямалталт бол одоо 2 дахь сараас эхлээд сайн болсон. Ерөөсөө тийм хуучныхтайгаа адилхан биш. Нүдний хараа бол одоо маш сайн болж байгаа. Өөр бүрсийгээл үзэхгүй улаалт. Нулимс гоождаг тийм янз бүрийн завөр шаналгаанууд нь бүгд байхгүй болсон. Бөөр нурууны өвдөлт бол одоо бүр ирс болсон. Хаяа нэг л даарч өргөлөл яхаас биш. Тэгээд хамгийн гол нь энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа болсон. Зөвлөсөн зөвлөхийнхээ зөвлөгөөнийг сайн сонсоод ууж хэрэглэж байгаа бүтээгдэхүүнээ чанартай шүршээд. Тэр усуу гэсэн гормын сайн бариад уугаад ингэх юм бол энэ дөрвөн бүтээгдэхүүн маш сайн үр дүн өгч байгаа. Тэгээд зарим нэгэн ганц нэгэн
улс буруу зөрөө хэрэглэж, ном заавраар нь хэрэглэхгүй байх, усаа хэрэглэхгүй байх. Инээсээ болоод зарим нь бас үр дүн муу гарч ийн гэдэг тийм сөрөг тал гарч ирээд байгаа. Хамгийн гол нь Хамгийн гол нь зааврын дагуу хэрэглээд усаа сайн хэрэглэх. Ус нь л хамгийн гол зөөвөрлөх, дамжуулан явах. Тодруулах юм бол одоо хэрэглэх заалтын хувьд одоо яаж хэрэглэх ёстой вэ? Тэгээ ер нь бол биеийн байдлаас л болж байна л да. Их хүнд хүмүүс бол багаар тасгаж хэрэглэдэг. Бид нар бол ямарсан эхний удаа нэг өглөө өдөр орой гэж цацж агаад тэгээд 4 өдрөөс нь эхлээд нэг бас нэг 2 3 өдөр 5-аар цацж агаад тэгээд 2 цагийн зайтай 7 удаа цацад явчихдаг. Сэрүүлгээ тавьчихдаг байхгүй юу. За ус гэж ярьснаас ер нь бол хүний 70% нь ус байдгийг бид нар өөрсдөө мэдчихэдэг. Ер нь манай бүтээгдэхүүнийг хэрэглэсэн ч вэ хэрэглээгүй ч хүн өөрөө тэр усаараа тижигддэг болохоор ус ууж ах юм бол маш сайн байдаг. Би саяхан нэг орон нутгаар явж байхад манай нэг туул гээд нэг эмч цуг явж ирсэн. Тэгээ манай тэр эмч маань тэгж хэлжсэн. 25-аас дээш насны хүмүүс бүр тех тусмаа усыг маш сайн ууж ах хэвээр. Хэрвээ та 60 хэлтэй бол 60 хэлийгээ 3-т үржүүлээд 3 6 18 гээд литр 800 г усыг бүтэн өдрийн турш баг багаар бадгаж уудаг юм аа. Бид нар болохоор ингээд ус уу нэхэр нэг дор уугаад тэгээд нөгөө шээс нь бөөрөндөө ачаал өгөөд шээсээр ингээд маш их шийгээд уурга алддаг байхгүй. Тийм учраас баг багаар шимэн. Одоо шинэ миний би 60 хэлтэйгээд үзэхэд чинь 3-т үржүүлэхээр 3 6 18 гээд литр 800 г усыг өглөө 8-аас оройн 8 цагийн хооронд дууссан байх л ёстой байхгүй. Тэгж уух ёстой. Тэгж уужээд бидний нөгөө бие организм нь өөрийг сэргэж өгч идэг. Ус ууж ийн гэхээр нөгөө бид нар чинь хэлдэг штэ. Жохон нас ахаад ирэхээр зөнцөн юм шиг ярьдаг гэж яриад зөнчлөө одоо ингээд юмаа мартаад байх юмаа гэж ярьдаг шүү дээ. Ус маш сайн уугаад тэр тархинд очиж ус очиж явах юм бол хүн хизээч зөндгүү гинэ юмаа мартдаггүй тарих хөшөрдгүү гэж манай тэрэгч хэлжсэн байхгүй. Тэгэхээр ус бас ууж байвал их зүгээр гэж бас зөвлөмөр байна. Нэгдүгээр хоёрдугаар манай бүтээгдэхүүнийг хэрэглэж яхад бас ус өөрөө зөөвөрлөдөг байхгүй юу? Зөөвөрлөдөг. Та усаа сайн ууж чадах юм бол таны биений нөгөө хор маш сайн гадагшлна гэсэн. Тэгээд дээр нөгөө биений чинь нөгөө эсүүдийг маш сайн тижиж өгдөг байхгүй тийм үйлчлэгтэй гэсэн. За тэгээ би болгоор бас өөрөө энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд 3 жил гарсан болж байна л да. За яг хэрэглэхээс өмнө бол толгой маш их өвддөг. За хүмүүсийн хэлдгээр амлагийн ацетрамаа хоёрыг би олон жил уусан дөө. Тэгээд сүүлдээ нөгөө амлагийн угаад тахаар ходоод их өвддөг. Ягаад гэвэл эм чи өөрөө нэг хортой байдаг штэ. Хүний бие рүү тий антибиотик учраас ходоодоор дамжаад цус руу орохороо 20-25% ордог байхгүй. Тийм учраас ходоод маш их өвддөг гэсэн бид ацетрамаа нуудаг гэсэн л да. За тэгээ одоо бол толгой өвдөхөө ойлчихсон. Тэгээ дээр нь нөгөө маш их ангийн хоолой их өвдөд хүүхд байхад маш их хоолой өвддөг гэсэн. Тэгээ махта тэгээ нөгөө одоо эдэлчихсэн. Одоо эдэлцсэн байдаг ш мах гэж ярьдаг ш махаа авах гэж хүн яриад идэг ш тий. Махта болчихсон. Тэгээ байнга эдэлдэг. За нэг одоо ингээ өвдөхөөрөө би чинь бараг 7 хоног баг хитэрт байдаг гэсэн гэртээ. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээс хойш одоо бол 3 жилийн гарны хугацаанд нэг ч удаа өвдсөнгүүдээ дарслаа аягүй сайхан байна. Тэгээ дээр нь нөгөө хоолойны ангийн үе мөчөнд ороод үе аягүй хөвддөг гэсэн энэ үенүүд бүр ингээд том баацсан байсан байхгүй мэдээ. Тэгээ нөгөө их хөвдөд ирэхээрээ зүрхрүүгөө ороод хоолой хөвдөд ирэхээрээ зүрхрүүгөө орно. Тэгээ ангийн болдог байхгүй юу. Тэгээд хэрэг рүү ороод явчихдаг юм байлээ. Их янгинж өвддөг гэсэн одоо бол үгүй штэ гармаар аягүй гоё ягаад зтэй тийм байсан гэмээргүй тийм болцсон байгаа байхгүй юу. За тэгээд одоо нэг харвцсан хүмүүс дээр бас манай дээр аягүй хүрдэн гарсан. Харвцсан. Одоо харвсны дараа нөгөө шок ярьж чадахгүй болчихсон тийм ээ. Тэгээ явж чаддгүй болцсон тийм юм дээр аягүй үрдэн. Би нэг 2 үрдэн ярихыг аягүй хүсэж байна л да. Яг бол аягүй мундаг үрдэн гарсан. За нэг залуу харваад 2 жил болсон гэж байгаа. Тэгээ 2 жил болоход бол ер нь баг босч явж чаддгүй гэвтэрт байсан гэж хэлээ л дээ. Тэгээ манай энэ хоёр бүтээгдэхүүнийг хэрэглээд 3 сар хэрэглээд одоо хэрэглээгүй 1 жил болж байна. Над руу ярьсан. Би нэг ч удаа хараагүй л тэр залууг. Тэгэхээр тэр залууд гэж тэгчээстэй би танд маш их баярлсан шүү. Яагаад гэвэл би 2 жил хэвтэртэйсэн танаа бүтээгдэхүүнийг 3 сар хэрэглээд би босоод ирчихсэн. Одоо зүгээр байгаа шүү гэж хэлж байгаа байхгүй. За тэгээ дээр нь одоо бас нэг ах дээр үрдэн гарсан. Тэр ах болохоор нөгөө харваад удаагүй юм билээ. 2 сар болсон. Тэг ярьж чаддгүй. Тэрээс ямар сайндаа хүүхдүүд яана аав ингээ ярьж чаддгүй. Тэрнээс бол явж мовн шүү дээ ингээд явдаг ярьж чаддгүй. Тэгээд манай энэ хоёр бүтээгдэхүүнийг хэрэглээд 3 сар хэрэглэхэд яг 3 сар хэрэглэхэд нэг удаа зүгээр ганцхан удаа энэ витролыг ингээ хилэнтэй орон цацгаад 10-аас 10 минутын дараа хүүхэд нь бүр гайхсан надад залгаж ирсэн. Яасан гэж чи манай аав ерөөсөө тэр ам нь хөдөлдөгчгүй байсан. Тэгэхэд ганцхан удаа цацсан чи нөгөө ам нь ингээ мэдээ ороод ингээ хөдөлж эхэлсэн гэж хэлж байгаа. Тэгээ ганцхан нэг цацгаад
Тэгээ би ямаас надруу залгаад мультивитамин хэрэглээ. Энэ төв мэдрэлийн систем бас бүтэн тал харалтан цай юм байна. Би энийг давхар авч хэрэглээ. Тэгээ аав нь 3 сарын дараа тучганд л ярьдаг болсон. Над дээр ирээд игээд авч чи очиод манай аав дээр очиод үрдүн манай аавстад нэр одоо энийгээ заримдаа яриад ахаар бас хэцүү юм аа бүр урд байснаас илүү их ярьдаг болсон байна шүү дээ. Тэгээд гэж байгаа байхгүй тий. Тэгээд дээр нь энэ мультивитаминыг бас юутай виртуалта бас хавсарч хэрэглэж яхад тархлаа бас сайжруулахаас гадна одоо саачсан хүүхдүүдээр маш их хүрдэн гарсан манай дээр. Тэгээ бас ярьж чаддгүй. Манай завхны нэг 2 эмэгтэй дээр хоёулын дээр хүүхдээ нүрдэн гарсан. Яагаад гэвэл нөгөө нэг эмчнэрийн юунаас буруугаас болоод хүүхд нөгөө шалтгаан байснаа мэдэхгүй байжгаад булчингийн чангаралтай болоод бүр чангарцсан ингээд тэгээ хоол унд идэж чаддгүй байсан гэж байгаа байхгүй. Тэгэхэд манай энэ бүтээтгүүнийг хэрэглээд одоо хоол бол маш сайн идэж байгаа. Тэгээд нөгөө нэг чангарсан булчингууд нь ингээд суларч эхэлж байгаа гэсэн үг байхгүй энэ хоёр. За мөн ингээд яагаад би хоёр ингэж бариад байгаа гэхээр нөгөө чиний төрөний хэлдгээр суур заавал цус цэвэрлэгчээ хэрэглэнэ. Хэрвээ та боломжгүй байх юм бол дөрвөлийг нь хэрэглэх боломжгүй байх юм бол 2-2-оор нь хэрэглэж болно. Эсвэл та дангаар нь цус цэвэрлэгчээ хэрэглээд эхлээд цусныхаа бохирдлыг цэвэрлэж хэрэгтэй. Тэгээд цусчин сайхан тонголоо болоод цэвэрхэн болчихсныхын дараа хавсраад хэрэглэж болно гэсэн. За бас энэ хоёр бүтээтгүүн дээр нойр булчирхаан дээр аюун мундаг үр дүн гарсан. За манай дээр нэг ах нойр булчирхаа маш их өвддөг хүн байсан тэр хүн. Бүр ихэрдэг. Тэгээд бүр энэ нэг хүчтэй нэг юм байдаг шүү дээ. Өвчин намдах юм хэрэглээд өвчин намдах тавиа хэрэглээд амууртаа намддаггүй байсан гэж байгаа. Тэгэхэд манай энэ хоёр бүтээтгүүнийг 3 сар хэрэглээд одоо 1 жил болоход нэг ч удаа нойр булчирхаа өвдөггүй. За тэгээд дээр нь энэ хоёрыг хэрэглэж яхад нөгөө сүүлийн үед тахал болоод байгаа 21-р зууны тахал болоод байгаа сахар өвчтөг илаашруулж байгаа манайх. За манайх одоо 35 жил сахартай байсан уран бэлэг гэж эмэгтэй байгаа. За тэр эмэгтэй маань болохоор өдөрт 5 удаа инсулин тариа иддэг байсан. Маш их ядардаг, гэрээсээ гарч чаддгүй тийм эмэгтэй байсан. Гэтэл энэ хоёр бүтээтгүүнийг хэрэглээд одоо өдөрт уртаар 1, богиноор 2 удаа тариагаа иддэг болсон. За тэгээ ядархаа болчихсон. Тэгээд одоо болохоор маш мундаг 5 литр байгаа тэр. Өөрөө нөгөө бас нөгөө тийм өвчтэй байсан болохоор өөрөө эрүүл болчихсон. Тэгээ одоо маш олон хүмүүст бас туслаад явж байгаа тийм байгаа. За тэгээ дээр нь бас нэг ахад дээр бас 20 сахар нь ерөөсө 25-аас буудгүй байсан. Тэгэхэд манай бүтээтгүүн 9 сар хэрэглээд сахар 8 болсон. Тэгээ бүр над дээр ирээд би бас 9 сар хараагүй ш тэр ахыг. Тэгээ над дээр ирээд би ямс дүүтэйгээ уулзъя. Буянтай дүүтэйгээ уулзъя гэд над дээр ирсэн. Тэгчээд тэгж байгаа би танаа бүтээтгүүнийг бүр станаараа 9 сар болоход би 25 байсан 8 болсон. Тэгээ би бүр туршиж үзсэн гинэ. Яасан та гэсэн чи би маш их тостой хөвгтэй мэдээд яадаг ингээд арх уусан чи авгаа яана манай төхөр гайгүй л агаад гэсэн чи маргааш өглөө босоод ирсэн чинь нөгөө арх их уусан өөх тосыг эзэн хүн чи нөгөө сахар өвчтэй хүн чи маргааш нь болоод огцом нэмэгддэг байхгүй. Тэгэхэд нэмэгдээгүй 8 дээр байсан танаа бүтээтгүү мундаг шүү гэд над дээр ирчихсэн. Тий. За ингээ яриад ах юм бол үр дүн бол маш их байгаа. Тэгээ бас нэг үр дүн бас хэлмээр байна. Манай энэ виталитыг хэрэглэж байхад нөгөө 1 2 3 дугаар үеийн өргөдлийг маш сайн шийдэж өгдөг. 3 жил гарны хугацаанд дээр бол манайд нэлээд олон хүмүүст одоо гэр бүл ачаарл авчирч өгсөн хүүхдтэй болсон хүмүүс байгаа. За сая сүүлийн үеийн мэдээгээр бол бас 13 жил жирэмслээгүй. Тэгээд жирэмслэгээрээ ингээд нөгөө хүүхд ингээ гарчдаг. За тэгээд мям 3-тай байсан гэж байгаа. Мям нь тэгээ хавдар штэ. Мям 3-тай байсан. Тэгэхдээ манай энэ 3 бүтээтгүүн энэ 2 бүтээтгүүнийг хэрэглээд 3 сар болоход 1.5 болсон. Нөгөө хавдар нь 1.5 болсон. Тэгээд жирэмсэлсэн. Одоо төрөх гэж байгаа. Тийм гоё одоо төрөх гэж байгаа. Тэгээд төрсний дараа би ямс гэсэн үр дүнгээ ингээд ярьж өгнө гэж хэлсэн. Тэгээд дээр нь тэр нөгөө айгүйх ингээд өрөвсөд ихтэй байсан. Тэгэхээр тэр нь бас илааширсан. Тэрэнд нь би алд маш их баярлж байгаа. Тэгээ ингээд гэр бүлүүд бол маш их олон хүмүүс тэр үр дүн гарсан. За ер нь ажиллаж байхад бас өөрсөн дээр нь үр дүн гарсан учраас энэхүү компанид бас тийм ээ салбар хариуцсан зөвлөхөр ч юм уу орсон ажиллаж байна л да. За Бямтар чахын хувьд ер нь 4 сарын хугацаанд хичнээн хүмүүс бас энэхүү бүтээтгүүн үйлчлэгээ танилцуулж байна. Ахтаа хамаатан садан бас найз нөхдөндаас нь бас үр дүнгууд бас гарсан баг. Тэгээ одоо манай гэр бүлийн хүн бас 4 сар хэрэгжилж байна. Тэгээ зүрх нь бол ерөөсөө байнга л юм уу гэдэг байсан тэр бүр болсон. Охин дээрээ бол бас нэг 4 сар гарan хэрэглүүлж байгаа. Тэрний бие бол эрс сайжирч. Ер нь бүх төрлийн өвчлөлт гэсэн. Тий, ер нь бол бүх өвчнөд манай ямар ч насны хүн тэгэл хамгийн гол нь заавар зөвлөгөөнөөр хэрэглэхдээ чанартай хэрэглээл явах юм бол энэ бүтээгдэхүүнд бол
Хэрэглээний хувьд уг нэг амархан байгаа тийм ээ. Маш амархан. Тий, хилэнд ороод зал хэрэгэлцдэг. Одоо ингээд хоолтой байна уу, хоолгүй байна уу хамаагүй шүү дээ. Яг бол манайх чинь нөгөө хотоодоор дамжихгүйгээр цус руу орж байгаа болохоор та өглөө босоод 8 цаг чинь болсон л бол амаа сайхан шүлсээр ингээд цэвэрлж агаад амаа ангажгаад хилэнд ороо нэг удаа цацчихад болно гэсэн үг байхгүй. Тэгэхэд 2-оос 19 секунд дотор бидний цус руу шууд нэвчиж ороод мэдээлэл дамжуулдаг. Одоо шинэ бидний нэг унтж байгаа эсийг сэрийдэг шүү дээ. Аюу гоё тий. Унтж байгаа одоо бид нар шинэ нэг унтж байгаа өвчлсөн байгаа эс байгаа тий. Тэрийг маань одоо мэдээлэл дамжуулж өгдөг. Тэрүүгээрээ л даваа талтай гэсэн үг шүү дээ. За бүтээгдэхүүнийг ерөөхдөө одоо хэр хугацаанд хэрэглүүл ер нь зөв зохистой юм бол жилдээ одоо хэд удаа шиг гэдэг юм уу те нэг удаадаа хэрэглээд дараа нь дахиж хэдэн сарын дараа хэрэглэх. За энэ бол яг манайх бол нөгөө тэдэн сар хэрэглэх ёстой, эдэн сар хэрэглэх нөгөө монголчууд курс эмчилгээ гэж яриад идэж тийм тийм курс эмчилгээ бол байхгүй. Та өөрийнхөө биеийн байдлаасаа болоод хүнд хүмүүс бол жоохон хугацаа ордог шүү дээ. Одоо хавдартаа, босож чадгаа болчихсон, эсвэл одоо элегний ЦВ вирустай болчихсон тийм хүмүүс бол одоо удаан хугацаар хэрэглэнэ. 3 сар, 6 сар, 9 сар. Одоо манай дээр хотоодны хавдартаа байсан. Тэгээд нөгөө нарийнчсан нэг ах жил гарan одоо хэрэгжилж яана л та. Тэгээд эмчнэр бол найдар байхгүй, эцсийн шатанд орчихсон гэж ярьж ирсэн. Тэгэхэд одоо бол хүүхэд нь байнга гэж байна нас бүтээтгүүний авдгийг. Тэгээ манай аав ерөөсө хоолунд ордгүй байсан. Одоо хоолунд ордог болчихсон байгаа. Аюу сайхан байгаа гэдгийг ярьж байгаа байхгүй. Тэгэхээр тэр бас жил гарan хэрэгжилж штэ тий хэрэгжилж гин гэсэн. За хөнхөн хүмүүс бол нэг сардаа нэг 3 нэг улиралдаа нэг удаа хэрэглэхэд бол болж байгаа. Яагаад гэвэл бид нар тийш тартагаа нэгдгээс сэргэн. Хоёрдугаар болохоор бид нар нөгөө туттаад байгаа бүх нөгөө кальцийн, натрий, магний, холерпил, тэгээ ионы эрцүүд гэдэг тэр бүгд орсон байгаа юм чинь нэг удаа тартагаа дэмжээд нэг улиралдаа нэг хэрэгэлсэн багт болно. Дөрвөлгийн зэрэг хэрэгсэн ч болно. Эсвэл 2-2-оор нь хэрэглээд ээж болно. За миний хувьд бол би 3 жил гарна нэг ч удаа тасалж үзээгүй. Тийм ч учраас бас царай зүс гоё бие галбир их гоётой байгаа. Тэгээ тархлаа айгүй өндөр байгаа. Эхний удаа бол би 6 сар бүр тасралтгүй хэрэгэлсэн. Ягаад бол өвчтэй юу байсан юм чинь 6 сар талтгүй дөрвөлгийг нь хэрэглчихэд за одоо бол би ингэдэг нэг сард нь цус цэвэрлэгчээ хэрэглээд нэг сард нь нөгөө мультивитаминээ хэрэглээд нэг сард нь витал дэтэгээ хэрэглээд ээлжтэй хэрэглэждэг байхгүй. Тэгэхээр нөгөө эн чинь тасрахгүй гэсэн үг байхгүй. Тэгээд хэрэглээд ээж болно гэсэн үг. Иргэд маань ч гэсэндээ тийм ээ дөрвөлнгийн заавал нэг дор хэрэглэх биш. Тантай адилхан бас ээлж болно. Тий. Ер нь бол тэгж хэрэглэх. Үрдэнгүй хувьд адилхан. Тий, үрдэн болвол үгүй ер нь бол юу штэ. Эхний удаа хэрэглэхдээ заавал нөгөө нэг 4-оор нь юм уу 2-оор нь хэрэглэжээд эрүүл мэндэ олж авчаад дараа нь нэгээ хэрэгж болох боломжтой гэсэн үг байхгүй. Баян хэрэглэхэд хүний бид ямар нэгэн хор нөлөө бол ерөөсөө байхгүй штэ. Энд чинь зүгээр жимс л хийдэг байгаа юм чи бид нар. Жимсний нөгөө охиос гаргаж авсан. Тэрийг нэг дор бид нар 12 төрлийн жимс идэж чадахгүй шүү дээ. Нэг дор бид нар 72 төрлийн эрдэс минералыг авч чадахгүй л ахгүй да. Хоол унднаас авч чадахгүй. Тэрийг л манай бүтээтгүүн нөхөж өгч байгаа. Бид нар нөгөө ингэж би бол өөрөө ингэж боддгийг. Заавал өвдсөн хойно биш. Өвдөхөөсөө өмнө урьдчилан цэргийлээд бас өөрийнхөө биеийн эсийг бас хоолж ивэл зүгээр юм уу гэж боддог байхгүй. Тийм учраас манай бүтээтгүүн тэр эснүүдийг л хоолдог, эрдэс минералыг өгдөг тийм л бүтээтгүүн байхгүй да. Тийм. За бүтээгдэхүүн сонирхож байгаа үзэгчид маань бас танаа одоо салбар дээр очисноор онцлогоонд орох бас боломжтой гэж сонсч байсан. Онцлогоонд ороод одоо хүний аль бие эрхтэн маань бас тийм ээ өвчлөлтөй байгааг мэдээд за аль бүтээгдэхүүн хэрэглүүл илүү тохиромжтой байгаас мэдэх боломжтой байна. Тийм бид нар бол ингэдэг штэ. Яг ил өвдөж байгаа өвчнөө мэддэг л дээ. Ингээд толгой өвдөг ч юм уу зүрх өвдөд штэ. Эсвэл нэг хотоод энэ дээр дараад өвдөд штэ мэдээд идэг. Гэтэл бидний нөгөө бие организмын дотроо яаж өвчлсөн байгаа мэддэггүй. Тэгвэл манайх өнөөдөр 35 үзүүлэлттэй компьютер онцлогоо байгаа. Тэр минь болохоор бидний нөгөө алганы хэв штэ тий. Тэргээр ингэж байраад тэгэл нэг 5 минут 10 минут л болд юм да. Тэгээд зөвхөн зүрх гэхэд 15 үзүүлэлт гардаг. Тэгээ хоол хотоод гарна, нарийн гиз гарна, бүдүүн гиз гарна. Тэгээ бүх төрлийн элементүүд гардаг. Тэр бүх зүйл гардаг байхгүй. Тэр үедээ эмэгтэйчүүдийн хүртэл гардаг шин. Эмэгтэйчүүдийн одоо нөгөө юу байна уу? Алдагдал байна уу, тийм ээ? Эсвэл одоо нөгөө мион байна уу, ургацаг байна уу, тэрний голомт нь байна уу гэдэг хүртэл гарч ирдэг байхгүй. Эрэгтэйчүүдийн төрөө болж байгаа одоо ямар болсон байна тэд нар хараад ирдэг. Тэгээ та өөрөө онцлуулчаад за яг надад энэ дөрвөн бүтээтгүүн дөрвөлээ хэрэгтэй байна уу? Эсвэл одоо хоёр нь хэрэгтэй байна уу? Гурав нь хэрэгтэй байна уу гэд өөрөө хосоороо аваад хэрэглэж боломжтой байхгүй. Одоо сая манай дээр нэг ихч жил хэрэгэлсэн. Тэгээ жил хэрэглэхээс өмнө нөгөө манай дээр онцлогоо хийлгэсэн байхгүй юу? Тэгээ онцлогоо хийлгчээд жилийн дараа их чинь дахиад нэг онцлогоо хийлгэсэн чинь бид нар бүр өөрснөө нүдэндээ итгээгүй. Тэр их ч өстой маш мундаг болсон байгаа байхгүй. Энийг үзүүлэлт нь өөр болсон байгаа байхгүй.
Тэгэхээр нөгөө нэг бүх эснүүд нь ингээд дундчээсэн эснүүд нь ингээд сэргээд тий тэгээд нэг өвчлөсөн эснүүд нь ингээд гоё ингээд амьдраа айгүй гоё болцсон байгаа даа. Бид нар бүр айгүй гоё баярлжсэн. Тэгэхээр бид нар нөгөө онцлогоонтой орчоод бүтээтгүүнээ хэрэглээд нэг 6 сар хэрэгжээ 6 сарын дараа ахаад онцлуулаад за миний яг юунууд нь өөрчлөгдсөн байна уу? А ил юмнууд нь өөрчлөгдөж чад өөрт мэдэгдэн шүү дээ. Нөгөө толгой өвдөг бол толгой өвдгөө болчихно. Хотоод өвдөг байх юм бол хотоод өвдгөө болчихно шүү дээ. Тэгэхэд яг цаанаа эсн дотор ба ямар өөрчлөлт өгсөн байна тэрийг мэдэхгүй юм чи онцлогоонд орчих боломжтой гэсэн үг тий. Тэгээ манайх болохоор онцлогоо одоо бид нар хагасаа дээр 15 цагаас мэдээллийн өдрөлөг болно. За өдрөлөг дээр бол бүтээгдэхүүн маш сайн дэлгэрэнгүй мэдээж аавна. Тэгээ хүмүүсийн бас үр дүн бас байгаа. Тэгээ суглаатай. Тэгээ ацт нь шалгаруулна. За ацтаа хүмүүс очиод бүтээгдэхүүн ацтан болно. За тэгээ эхний ямарчилсан бид нар нэг 10 хүнд бол онцлогоо үнгүй хийж өгнө. Тэгээ үнгүй хийж өгнө. Тэгээ 10 хүндээ багтаагаад гүгээд ирэх юм бол онцлогоонд үнгүй орох нь шүү дээ тий. Тий. Ер нь онцлого нь хэдэн дөрөв? Нэг онцлогоо хийгээд бол манай 35 үзүүлэлтээ онцлогоо 1000 гэдэг. Нэг удаа ихт 15 гэдэг. За тэгээ онцлогоондоо ороод бас нэг өөр тохирсон бүтээгдэхүүн үйлчлэгийг авах боломжтой. Тийм боломжтой гэсэн үг байхгүй юу? Амралтын өдөр болгоны хөдөлгөөлөг болж байгаа юу? Тэгээ ер нь бол бид нар хагас үнцээ дээр 15 цагаас өдөрлөг нээлттэй өдөрлөг болж байгаа. Тий амралтын өдөр болж байгаа гэсэн. Бусад өдөр бол бид нар өглөө 8 цагаас оройн 10 цаг хүртэл офс маань одоо байнга нээлттэй байгаа. Та одоо цагаа зогсуулж аваад манай дээр гүгээд ирэх юм бол манай зөвлөхөд танд бүтээгдэхүүнээ яаж хэрэглэх үү? За энэ бүтээгдэхүүн ямар найрлага орцтой вэ? За яг танд энэ бүтээгдэхүүнүүд ингэж хэрэгтэй шүү гэдгийг бүгдийн сайхан зөвлөд өгнө. Хэрэглэх заавал зөвлөд бүгдийг хэлээд өгч чинь. За баярлалаа. Тэгэхээр бас бидний ярилцах цагийн түрээд өндөрлж байна. Сонирхолтой ярилцлага ирж өрнөсөн таартай баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэндээ ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа. Үзэгчид маань Alimax компани бараа бүтээгдэхүүнийг бас сонирхож байвал та бүхэн бас амралтын өдрийн өдөрлөгт нас очих боломжтойгоо 15 цагт өдөрлөг явагдана. За мөн бүтээгдэхүүн маань 3-4 дугаар хорооллын эцсийн буудлын E-Mart худалдааны төвийн за 4 давхарт бол 417 татвар бүм борлуулж байгаа гэдгийг бас хэлье. Ингээд тухтай харилцааны нэвтрүүлгүүний төрөд өндөрлж байна. Хамт байсан үзэгчтэй баярлалаа. Баярлалаа та бүхэнд.